Meta компанийн захирал Марк Зукерберг баримт шалгагчдыг улс төрийн хэтэрхий өрөөсгөл хандлагатай байна хэмээн Америк нэгдсэн улсаас эхлэн хүндлэнгийн баримт шалгах хөтөлбөрийг зогсоож байгаагаа зарлалаа. We're going to get rid of fact checkers and replace them with community notes similar to X starting in the US. Гэхдээ нэг зүйлийг холж утгахгүйгээр тодорхой хэлье. Тэрээр мэдээлэлдээ баримт шалгалт, контент зохицуулалт хоёрыг холж утгасан ойлголт үүсгэжээ. Зукерберг 2021 оны 3 дугаар сард Америк нэгдсэн улсын Конгресст хийсэн мэдээлэлдээ баримт шалгах хөтөлбөрийг салбарын тэргүүний хэмээн шагшин магтаж, Meta компани 2016 онд ихсэн энэ хөтөлбөрийн эерэг үр дүнгуудыг онцлсоор ирсэн. Баримт шалгагчид альва контент хаягийг устгах боломжгүй байдаг. Meta-гийн өөрсдийн вебсайт тэмдэглэснээр баримт шалгагчид альва контентыг устгадаггүй бөгөөд энэ нэрх зөвхөн Meta компанид хадгалагддгийг онцлсон байдаг. Түүнчлэн баримт шалгагчид энэ ташаа ойлголт дайралтыг няцаасаар ирсэн ба хамгийн сүүлд 2024 онд Sarajevo-гийн мэдээлэл мөн өнгөрсөн пүрэв гарагт Зукерберг илгээсэн нээлттэй загталтаа баримт шалгалт цензур биш, харин тухайн сэдвийн талаар нэмэлт мэдээлэл өгөх, уншигчдад мэдээллийг сонгох, харьцуулах, ялах боломжийг олгодог тухай мэдгдсэн. Хэрвээ онлайн орчинд танд өндөр хандлттай хурж мэдээлэл таарлцсан бол манай Facebook хуудсыг асуу чат ботоор холбогдсон бидэнд мэдээлээрэй.